За сайн байцгаана уу. За нэгэн мөрөөдөл ирсэн. За мөрөөдөл илгээсэн хүндээ маш их баярлалаа. Та бүхэнд уншиж танилцуулах гэж байгаа да. Таатай байна. Тэгээд манай ойрын хамаатан маш ойрын хамаатан болох дүү. Манай нэг дүү Утганбаярын Номон Дайр гэдэг дүүгээс маань ирсэн байна. Тэгээд дүүгийнхээ мөрөөдлийг чадан ядан уншаа. Тэгээд чадан ядан хичээгэнгүй зурх болно. За сайн байцгаана уу. Хиндэж хизээч хэлж байгаагүй мөрөөдлөө хуваалцах гэж байгаа да, баяртай байна. Миний мөрөөдөл орой болгон говийн нар жаргахыг харах. Зарим хүмүүс сонин сонсогдож магадгүй ч үүнийг мэдэх хүмүүс нь ямар их үзэсгэлэнтэй гэдгийг нь хэлүүлдэгэн мэдэх баг. Багада хөдөө өссөн би уулан дээр гарч жаргах нарыг хардаг байлаа. Энэ мөрөөдлөөс урган гарсан нэгэн мөрөөдөл нь жуулчны баазтай болох. Мэдээж ганцаараа биш, санаа зорилго нь хэлсэн хүмүүстэйгээ хамтарч бүтээхийг хүсдэг. Ялангуяа говьд жуулчны бааз хангайтай харьцуулахад цөөхөн бас тав тух муутай санагддаг. Монгол хэв маягийг орчин үетэй хослуулсан өвөрмөц хэв маягтай хэрэглэгчийн сонирхлыг татахаар дотоод засалтай гол нь хэрэглэгчийн тав тухтай дахин ирэх хүслийг төрүүлэх гэдэг толгойдоо зурглан боддог доо. Мөн гар урдлын дэлгүүртэй энэ санааг артлаг болон гүмүүдээс идэвчилсэн дэлгүүрээс санаа авсан юм. Instagram хаяг артлаг official гүмүүдээс төр өнөр нэг юм хэлчих. Ерөнхийдөө энэ зурган бичлэг маань жоохон овсгоотой өмдөл нэг бизнесээс орчлох нэг арга шүү. Энэ Японд маш өндөр үнээр хүмүүс энэ зурган бичлэгийг хийлгдэг байгаа. Өөрийнхөө амьдралын брэндээ бүтээсэн гайхалтай түүхээ 0-оос нь эхлээд дуустал нь амжилтанд хүрсэн түүхээ ингэж хуваалцаж бизнесээс орчилдог байгаа. За тэгээд ийм хоёр дэлгүүр гарч байна. За цааш нь явъя. Энэ дэлгүүрийг сонирхоод үзвэл маш хөөрхөн гар урлалын бүтээгдэхүүн зарагддаг. Хамгийн гоё нь гэртээ гар урлал хийдэг, өөрийн гэсэн дэлгүүртэй хүмүүсийн бүтээгдэхүүнийг борлуулж давхар маркетингийг нь хийгээд өгчөж байгаа юм. Говьд маш их хүмүүс гар урлал хийдэг гэдгийг жил бүрийн үзэсгэлэн худалдаанаас их хардаг байсан юм. Энийг ингэж өөрчилвөл гоё юм байна да гэж олон зүйл бодхоос цаашгүй харж өнгөрдөг байлаа. Цаашлаад яриад байвал байгалаас авах мэдрэмж нь гайхалтай. Байгаль өөрөө маш их энергийг өөртөө агуулдаг байх. Учир нь сэтгэл санаа хөнгөрч тайвширлыг мэдэрдэг. Бодол хүртэл зэгцтэй болдог. Хүн болгон манай жуулчны баазд ирээд сайхан мэдрэмжүүдийг авч аз жаргалтай болоод буцаасаа гэж хүсэж байна. Хизээ биелэхийг мэдэхгүй ч энэ мөрөөдөлтөө хайртай. Үүнийг сонсож байгаа та бүхэн мөрөөдөж амьдраарай. Заавал биелэх албагүй ч зүгээрээ битгий алдаарай. За энэ мөрөөдөл илгээсэн дүүдээ маш их баярлаа. Тэгээд дүүдээ мөрөөдлөө заавал биелүүлээрэ гэж хүсье. За тэгээд мөрөөдөл нь биелэхийг хүсье. Тэгээд ахын хэрвээ чадах юм байвал аль болох чадах чинээгээр тусланаа. Тэгээд маш их баярлаа. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Тэгээд би ер нь хагассайн болгонд бичлэгээ оруулж яах гэснээс ингээ мөрөөдөл ирсэн дараад нь л оруулъя. Одоо өдөр болгон мөрөөдөл ирчих магадгүй, огт удаж ирчих магадгүй гэж бодож байна. Тэгэхээр ирсэн дарууд нь оруулаад явъя. Тэгээд ирэхгүй байвал огт таг алга болохгүй, ямар нэг юм хийсээр байх болно. Тэгээд дөрөгийн хагасайны өрөөдлөөд энэ хагасайнд бас өртөө болчлаа тийм. Тэгээд цаашаа явнаа. Та бүхний гайхалтай мөрөөдлүүдийг хуваалцаар болно. За баярлаа. Дараагийнхаа бичлэгээр уулзъя. Номуна баярлаа.